Иш үзүүлгийн бэлэг авиасын талаар 1-р Коринт номын 14-р бүлэгт бичснээр та нар хайрыг мөшгөхдөн сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл ялангуяа иш үзүүлэх бэлэг авиасыг хүс. Иш үзүүлгийн бэлэг авиас үнэхээр агуу юм гэсэн байдаг. 14-3-т иш үзүүлгийн бэлэг авиас яагаад чухалыг гэдгийг илүү тодорхойгоор харин иш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайлбарлахын тулд хүмүүст ярьдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр иш үзүүлэг нь хамгийн чухал сүнслэг бэлэг авиасын нэг юм. Учир нь хүмүүсийн сүнслэг амьдралыг босгон байгуулахын тулд байдаг болохоор мэдээж бусад бэлэг авиасууд нь сүмд маш чухал л да. Гэхдээ иш үзүүлгийн бэлэг авиас сүмд онцгой чухал. Яагаад? Бурхан ариун сүнсний иш үзүүлгээ сүмийн олон итгэлийн ах эгч нарт өгдөг бөгөөд үүний үр дүнд тэд бусад итгэлийн ах дүүстэй босгон байгуулж үйлчилдэг. Бидний ихэнхэд нь Бурхан иш үзүүлгийн бэлэг авиасыг өгсөн бөгөөд сүмд анх удаа шинээр ирж байгаа хүний толгой дээр гараа тавьж залбирахад эзний ариун сүнс бууж ирж бидний ам хэлийг ашиглан тухайн хүн рүү ярьж эхэлдэг. Эдгээр үгс миний зүрх сэтгэл оюун бодлоос биш харин ариун сүнс миний амаар дамжуулан Бурханы тухайн хүнд зориулсан үгийг хэлүүлдэг. Заримдаа иш үзүүлж байхдаа би зарим чухал хэсгийг нь санаж бодон тунгаан тухайн хүн асуух үед хариулж хэлэх болдог. Жишээ нь Бурхан иш үзүүлгээр ингэж хэлдэг. Эдгэшгүй өвчин туссан болохоор чи гунигтай байна. Гэхдээ би чамайг эдгэх болно гэж эсвэл бизнесийнхээ төлөө битгий санаа зов. Би чамд туслах болно. Эсвэл чи нэгэн аялал хийх болно гэх мэт Бурхан тухайн хүн рүү ховчилж ярьдаг. Яг тэр мөчөд тухайн хүний үзэж туулж байгаа зүйлтэй эсвэл санаа зовж байгаа зүйлтэй нь холбогдуулан тухайн хүнд Бурхан үгээ хэлдэг. Иш үзүүлгээр үйлчлэх гэдэг нь иш үзүүлгийн бэлэг авьяастай хүн тухайн хүн дээр гараа тавин Бурханы үгийг шууд дамжуулан хэлхийг хэлж байгаа юм. Энэ нь зөвхөн иш үзүүлгийн бэлэг авьяасаар л дамжуулагдан хийгддэг бөгөөд ингэж Бурханы иш үзүүлгээр дамжуулан үгээ хэлснээр өөрийгөө бидэнд илчилдэг бас ажиллаа хийдэг. Иш үзүүлгийн бэлэг авьяас нь Есүс Христийн шинэ гэрээнд их сайн мэдээний иш үзүүлэгч нараас ялгаатай юм аа. Бурхан иш үзүүлэгч нарыг хуучин гэрээний үед яаж ашигладаг байсан яг л тэр шиг одоо цагт адилхан ашиглаж байгаа. Иш үзүүлэгч нар Бурханаас илчилгээг хизээч авах боломжтой байдаг. Иш үзүүлэгч тухайн хүний төлөө залбирч байх үед, асуулт асууж байх үед, эсвэл өөр ямар нэгэн цаг хугацааны үед илчил авах боломжтой. Жишээ нь хүмүүс ирж ярьдаг. Би өөрийн бизнесээ эхлэх гэж байна. Би хүнд хэцүү нөхцөлд орчихсон байна. Эсвэл би маргааш шаардлагатай хаалгаанд орох ёстой. Энэ хаалгаа нь маш аюултай бөгөөд би маш их айж байна гэж тухайн хүн хэлэх үед хэрв Бурхан зөвшөөрвөл яг тэр асуулт асуух эсвэл ярилцаж байх үед Бурхан тэр иш үзүүлэгчид илчлэл өгдөг. Өгсөн илчлэлээ тэр тухайн хүнд хэлж үгээ та санаа зовох хэрэггүй. Мис засал чинь маргааш амжилттай байх болно. Мис засал чинь сайн болно гэж Бурхан итгээрэй. Бас найдаарай. Бурхан чамтай хамт байх болно гэж хэлдэг. Бурхан ингэж хэлүүлсэн үгээч биелүүлдэг. Ингэж Бурхан яг тухайн цаг мөчид өөрийн иш үзүүлэгчээр дамжуулан тухайн хүн рүү шууд ярьдаг. Гар тавьж иш үзүүлэг өгөхгүйгээр өөрөөр хэлбэл гар тавих шаардлагагүйгээр Бурхан үгээ дамжуулж байгаа гэсэн үг юм аа. Бурхан өөрийн иш үзүүлэгчээрээ хэлүүлэхэд л хангалттай. Тэр дамжуулсан үгтэйгээ хамт байдаг. Энэ нь бэлэгдэх болно. Иш үзүүлгийн бэлэг авьяас нь ба иш үзүүлэгч хоёрын ялгаа нь юм. Манай сүмд энэхүү иш үзүүлэгч нараа ил болгож алдаршуулад байдаггүй. Мэдээж сүмд олон иш үзүүлэхийн бэлэг авьяастай итгэлийн агч нар байгаа. Иш үзүүлэгч нар ч гэсэн байгаа. Та бүхэн өөрсдөө нэг олж мэдээрэй. За ингээд энд бичсэнчлэн иш үзүүлэг нь тухайн хүний сүнслэг амьдралыг босгон байгуулахын тулд байдаг. Нэг удаа нэгэн эмэгтэй сүмд анх удаа ирсэн байсан. Тэр эмэгтэй гунигтай зовлонтой уйлж байсан. Би түүн дээр гараа тавиа залбирахад Бурхан түүнд ингэж хэлсэн. Нөхөртөө санаа зовох хэрэггүй. Түүнээс битгий салах шийдвэрийг бүү гарга. Учир нь тэр чамд хайртай. Бурхан түүнд нөхөр чинь чамд хайртай гэж хэлсэн. Энэ үгийг сонссноор тэр эмэгтэй зүрх уярч тайвширсан. Энэ эмэгтэй нөхрөөсөө салахаар шийдсэн байсан. Учир нь нөхөр нь өөр эмэгтэйтэй байсан гэдгийг тэр мэдсэн байсан учраас тэр маш ихээр шархалж уйлаад түүний хувьд дэлхийн нурж байгаа мэт мэдрэмжийг авсан байсан. Тэгээд салах шийдвэрээ гаргаад энэ тухайга сүмд явж байсан найздаа хэлсэн байна.
Найз нь түнд чи сүм рүү явж иш үзүүлэг сонсох хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд энэ эмэгтэй манай сүмд анх удаа ирж иш үзүүлэг авсан. Бурхан үнэхээр гайхамшигтай. Тэр бүхнийг мэддэг. Түүний нөхөр өөр эмэгтэйтэй байсан гэдгийг бурхан мэдэж байсан. Бурхан тэр эмэгтэйн зүрх сэтгэлд амар амгалан өгч нөхөр чинь чам тайртай гэж хэлсэн. Энэ үг түүнд гэртээ очиж нөхрөө уучлаад хамт амьдрах шийдвэр гаргахад нь хангалттай байлаа. Тэгээд бурхан тэр эмэгтэйн амьдрал гайхамшиг үзүүлж тэр нөхрөөс нь хамт амьдарч байсан өөр эмэгтэйг нь нөхрийнх нь амьдралаас авч тэр хоёр цаашдаа 2 жилийн хамт жаргалтай амьдарсан. Тэгээд 2 жилийн дараа нөхөр нь нэгэн өвчний улмаас нас барсан. Яг ямар өвчнөөр өвдснийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ тэр эмэгтэй хувьд миний гэр бүл насан турших байж чадлаа гэж маш их баяртай байсан. Энэ бол үнэхээр гайхалтай юм аа. Энэ бол иш үзүүлэхийн бэлэг авьяасаар дамжуулан нэг эмэгтэй сэтгэл зүрх босгон байгуулагдаж байгаа жишээ юм. Тэр босгон байгуулагдсан. Яагаад гэвэл түүний зүрх шархалсан байсан. Тэр сэтгэлээр унаа тайвшрахгүйгээр гүн гүнэгт орсон байсан. Тэр нөхрөөрөө салаад бүхнийг дуусгахыг хүсэж бууж өгөхийг хүссэн байсан. Харин 30 жилийн гэр бүлийн харилцаагаа энэ эмэгтэй ариун сүнсний иш үзүүлэхийн бэлэг авьяасаар дамжуулан босгон байгуулж аварч чадсан юм. Тэр эмэгтэй зөвхөн сэтгэл зүрхийг нь биш, биеийг нь бурхан босгон байгуулсан. Яагаад гэвэл энэ эмэгтэй гэр бүлээ аврах шийдвэр гаргаад гэртээ очсон. Гэр бүлээ аварч чадсан байна. Мөн иш үзүүлэхийн бэлэг авьяас нь урамшуулан сануулгах зорилготой байж болно. Сануулгах гэдэг нь энийг хий, тэрийг хий гэх мэтээр илэрхийлэгддэг. Нэг удаа сүмдэр хідэн өдөр насны залуус ирэн иш үзүүлэлийг сонссон юм. Бурхан ариун сүнсээр тэдэнд та нар хулгайч нар байна. Та нар хүний эд зүйлсийг хулгайлж байна. Та нар гэмшин үүнийг дахин бүхий. Та нар ажил хийж амьдрах хангалттай насанд хүрсэн том болсон учраас ийм зүйлийг дахин хийх шаардлагагүй. Хэрв та нар дахин хулгай хийх юм бол шоронд орж маш их зовх болно гэж сануулсан. Энэ сануулгах зорилготой иш үзүүлэг байсан юм. Ариун сүнс тэдэнд гэмшиж үүнийг дахин битгий хий гэж хэлсэн. Хэрв та нар тайван сайхан амьдрахыг хүсвэл сүмд хурж ир. Бурхны мэрэгэн ухааныг хай. Бурхныг та нар баяр хөөрөөр дүүрэх болно, бас ивэж өрөөх болно гэж хэлсэн. Үүнийг урамшуулан сануулгах гэж байгаа юм. Сануулгах гэдэг нь зөвлөгөө өгөх, зааварлах, зөвлөмж өгөх гэсэн үг юм. Хүмүүс зөвлөгөө өгөн энийг хийгээрэй, тэрийг битгий хийгээрэй гэж сануулгахыг хэлэх юм аа. Миний санаж байгаагаар харамсалтай нь эдгээр залуус нь ариун сүнсний сануулгыг дагаагүй бөгөөд хэдхэн өдрийн дараа шоронд орсон юм аа. Тэгэхээр иш үзүүлэхийн бэлэг авьяас нь босгон байгуулах, урамшуулах, сануулгах, тайлгаруулах зорилготой байдаг. Өмнөх жишээн дээр гарсан эмэгтэй иш үзүүлэхийн тусламжтайгаар тайвшруулсан юм. Яагад гэвэл тэр эмэгтэй маш их гүнэгтэй байсан ч иш үзүүлэг авсны дараа тайвширсан. Бурхан түнд санаа зовх хэрэггүй нөхөр чинь чаам тайртай гэж хэлсэн. Энэ үгийг сонсон тэр эмэгтэй зүрх уурж тайвширсан. Учир нь тэр эмэгтэй хувьд нөхөр нь түнд хайртай гэдэг мэдээ нь маш чухал байсан. Тэр маш их баярлсан. Энэ бол маш сайхан мэдээ юм аа. Иш үзүүлэхийн тусламжтайгаар ариун сүнс хүмүүсийг тайвшруулж босгон байгуулдаг. Ариун сүнс гунигтай сэтгэлээр унсан олон хүнд тайвшрал өгдөг. Учир нь зарим хүмүүс мөнгөгүй, ажилгүй болсон байдаг бөгөөд хүний амьдрал шаардлагатай наад захын эд зүйлээр дутагдж, гачигдж байгаа болохоор амьдралдаа сэтгэл санаагаар хямдралд орж зовдөг. Эдгээр хүмүүс сүмдэр ирэхэд ариун сүнс иш үзүүлэхийн бэлэг авьяасаараа дамжуулна. Бити гунигл би чамд ажил өгөх болно. Би чамд бүр давуулж илүү их мөнгө өгөх болно гэж бурхан түүнд хэлж түүнийг тайвшруулдаг. Тэгээд чи бас удаан хугацаанд хүсэж байсан тэр гэрийн тавилгыг би авахд чинь туслах болно. Эсвэл чи хүсэж байсан тэр аяллаа хийх боломжтой болох болно гэж бурхан түүнд хэлдэг юм аа. Ингэж хэлэх үед тухайн хүн тайвшралыг авдаг. Тэгээд хэлдэг. Тийм ээ би ингэж яг хүсэж байсан юм аа. Тэгээд бурхан энэ амлалтаа биелүүлэх үед тэр хүн бүр ихээр баярлах болно. Бурхан энэ амлалтаа хэлсэн зүйлээ биелүүлэх тэр цаг мөчид энэ тайвшрал нь төгс бүрэн дүүрэн болж байгаа юм аа. Илч Паул иш үзүүлэхийн бэлэг авьяас нь маш чухал юм аа гэж хэлсэн байдаг. Учир нь энэ бэлэг авьяас нь хүнийг босгон байгуулгаж чиглэсэн байдаг болохоор сэтгэл санаагаар унаад бүр өөрийнхөө амийг хорлох дээрээ тулсан хүнийг бурхан чиглүүлэн заалж босгон байгуулж өөрийгөө анхаарахад нь тусалдаг. Бурхан энэ хүнийг чөлөөлж зааж сургаж тайвшруулж амьдралд нь гайхамшиг үзүүлдэг. Тийм
Тиймээс Илч Паул иш үзүүлгийн бэлэг авяас маш чухал гэж хэлсэн. Ишлэл 23 дээр тиймээс хэрв чуулган бүрэн бүтнээр хамтдаа цуглаад бүгд хэл ярих хуйгаар яриул хараахан сураагүй хүн эсвэл үл итгэгчд орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж юу гэж гисэн байдаг. Тэр хүмүүс бодох болно. Эдгээр хүмүүс чинь солиотой юм уу? Энд юу болоод байгаа юм бэ? Бүгд хайр хэлээр л яриад ах юм гэж бодно. Гэхдээ нөгөө талаас ишлэл 24 дээр та нар бүгд иш үзүүлбэл тэр хүмүүс тэр шинээр ирж байгаа хүмүүс итгэдэггүй эсвэл хараахан сураагүй бурхныг таньж мэдэхгүй байгаа хүмүүс итгэх болно гэж хэлсэн. Тэгээд тэрээр бүхнээр яллагдаж, бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэн гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл иш үзүүлж байгаа болохоор тэгэхээр сүмд ирсэн нэг шинэ хүн маань 5 хүнээс жишээ нь иш үзүүлэг авах юм бол 5 тэр иш үзүүлэг хүссэн хүмүүс нь бүгд түүний зүрхийн нууцыг нээн яллах боломжтой. За дахин уншия. Бүхнээс яллагдаж бүхнээр шүүдэгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэнэ. Ийхүү тэрээр нүрээрээ унаж бурханд мөргөн бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана. Эндээс бид иш үзүүлгийн бэлэг авяас ямар чухал болохыг харж болж байна. Энд хэлсэн байна. Тэрээр бүхнээр яллагдаж бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэнэ гэж хэлсэн байна. Тийм ээ зүрхний нууцуд нь илчлэгдэнэ. Яагаад гэвэл энэ хүн зүрхэндээ хэнийг ч мэдэхгүй нууцыг хадгалж байгаа амьдарч байгаа болохоор ариун сүнс иш үзүүлгийн бэлэг авяасаар дамжуулан тэр хүний зүрхний нууцыг нь илчилж бурхан тэр хүнд яг тэр мөчөд ярьж байгаагаа харуулдаг. Би бүхнээр яллагдаж бүхнээр шүүгдэнэ гэдэг үгийг бодохоор би сүмд ирсэн нэгэн эмэгтэй талаар саналаа. Түүн дээр гараа тавин иш үзүүлэх өгөх үед ариун сүнс түүнд чи маш аюултай аминд хүрэхээр аюултай өвчтөй бөгөөд энэ өвчнөөс болж чи үхэх юм байна. Энэ өвчнийг чи хөвлөдөө байсан хүүхдийг авахгүйгээд амийг нь хөнөөлгөх үед чи олж авсан. Чи тэр хүүхдийн авахыг хүсээгүй. Тийм болохоор тэр үйл явцын үед чинь чиний биед энэ өвчин үүссэн. Чи өөхөх болно. Чиний хүүхдүүд өнчирж үдэх болно гэж хэлсэн. Энэнийг яллагдах эсвэл шүүгдэх гэж хэлдэг. Энд бичсэнчлэн хэрв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад та нар бүгд иш үзүүлбэл итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн шинэ хүн сүмд орж ирээд тэрээр яллагдаж шүүгдэж бас зүрхний нууцуд нь илчлэгдэх гэж Паул илч хэлсэн байдаг. Энэ эмэгтэйн хувьд энэ эмэгтэйн тухайд тэрээр үр хөндүүлснээ зүрхэндээ нуугаад хинч мэддэггүй байсан. Тэр мөнгө төлж үр хөндүүлсэн бөгөөд энэ үед түүний биед хор тавдар үүсч эхэлсэн байв. Тэгээд энэ тухай бурхан түүнд ариун сүнсээр дамжуулан түүний зүрхний нууцыг илчилсэн байна. Бурхан энэ бүхнийг иш үзүүлгээр дамжуулан илчилсэн. Бурхан түүнийг шүүсэн. Ингэхдээ түүнийг хор тавдраар хүн гэсэн. Үүнийг сонсоод тэр эмэгтэй хуйлж хэлсэн. Тэгээд бурхан түүнд инэрэнгүй байхыг чин сэтгэлээсээ бурханаас гимшин гуйж байсан. Тэр бурхан түүний зүрхийн гимшлийг хүлээн аваад ингэж хэлсэн. Чи чин сэтгэлээсээ гимссэн учраас би чамд боломж өгөн чиний амьдралыг орцсгоно. Ингэснээр чиний хүүхдүүд чинь өнчрөхгүй ээжийнхээ хажууд өсөх болно. Чи тэднийг том болохыг нь харах болно гэж иш үзүүлгээр дамжуулан хэлсэн. Энэ иш үзүүлгэнд бэлэгдсэн. Илч Паул энд хэлсэнчлэн та нар бүгд иш үзүүлбэл итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж бүхнээр шүүгдэх бөгөөд зүрхний нууцуд нь илчлэгдэнэ. Ийхүү тэрээр нүрээрээ унаж бурханд мөргөн бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана. Энэ нь сүнслэг бэлэг авяас тэр дундаа иш үзүүлгийн бэлэг авяасын илчлэл бас илэрлэн юм аа. Үүнийг бид нар манай Бурхны сүм Есүс Христийн олон улсын үйлчил сүмдээ бас хэрэгжүүлж биелүүлж байгаа юм аа.